Та яг юм уу? Гэхдээ тэгэл татвар тавьсан зөв шүү дээ. Би бол тавьсан зөв гэж. Гэхдээ бүр хориглох ч юм уу, арай өндөр тавьдаг ч юм уу, Утаа тамхины лоббинд орсон байна гэдэг юм асуудал байж шүү дээ. Гэхдээ тэр лоббинд орсны дээр шалгадаг байгуулгын шалгах баг. Гэхдээ ямар ч байсан нэгэн тал одоо орж ирээд энэ хүн болгоно л одоо хэрэгжилж байгаа бол тэн дээр бол татвар тавих зөв шүү дээ. Ялгамжтай хандах гэдэг юм. Гэхдээ юу нь ялгамжтай байх вэ? Тэгэл тэрийг одоо бас бүх тэр одоо нөгөө нөлөөллийн судалгаанууд нь гараад ирнэ. Тэр судалгаанууд дээр яг ийм байх хэвээр ийм нөлөөлөлтэй ийм байна гэдэг судалгаанууд нь гараад ирвэл тэрнийхэн дагуу л одоо хандах нь зөв л дээ. Их хурлын хэлцүүлэг дээр энэ асуудал шийдэгдэх юм. Таны хувьд яг ямар байр суурьтай байгаа вэ? Би бол татвар тавих нь зөв гэжсэн байр суурьтай байна. Нэгэн л хүмүүс хэрэглээд тэр нь одоо бас ингээд яг уу сайн муу нөлөөллийн янз бүрийн тэр судалгаан дээр бичсэн л байлаа. Тэр би миний хувьд бол нэгэн л хэрэгжилж байгаа бол татвар тавих нь зөв гэсэн байр суурьтай. Үнэр амтын ч юм уу одоо жимсний амтын 20 гээд байгаа шүү дээ. Энэ үстэй. Гэхдээ тэрийг одоо мэрэгжлийн байгууллагууд нь бас үнэхээр гаж нөлөө нь юу юм? Цаашд энэ одоо тодорхой хугацааны дараа яахын гадны улсуудын одоо туршлага ямар байна гэх зэрэг таалуураас нь хараад үзэх нь зөв л дээ. Ер нь цэглэн тамхиг бүр хориглол тэр буруу. Бүгд хэрэгжилж байгаа. Бас ийм үнэхээр гаж нөлөө нь баг гэдэг нь одоо энэ олон эрүүл мэндийн байгууллагын тодорхойлогдсон учраас тэрийг бол хориглодог бол буруу. Одоо яг нөгөө хуулийн төсөлтөө нь бол танилцсан юм алга шүү дээ. Хэлцэж эхлэегүй байгаа. Ажлын хэсэг би өөрөө байхгүй байгаа. Тэгэхдээ тодорхой хэмжээгээр эн чинь бас татвар төлбөр тавихгүй бол бас болохгүй шүү дээ, тийм ээ. Одоо нэг хэрэглээ нь бас амбраагүй нэлээ өргөжж байна. Хүүхдүүд рүү яваад орцсон байгаа учраас тодорхой зохицуулт хэрэгтэй. Тэгээд чигээр нь орхиод тэгээд дураар нь тавиад ингээ явах юм бол бас бидний нөгөө үр хүүхдүүдэд бас тодорхой хор хөнөөл нь хэдэн жилийн дараа гарч ирэх байх гэсэн бодолтой байгаа шүү дээ. Тэгээ ороод ирвэл яг дэмжиж харъя. Тэг ямар үр дагавартай байх юм, эдийн засгт ямар нөлөөтэй юм. Тэр одоо хүүхдүүд татж байгаа хүмүүст эрүүл мэндийн хувьд ямар нөлөөтэй олон талаас нь ярьж байгаа шийдэндээ. Ялгууртай хандах гэдэг шиг Утаа тамхины лобби бас ороод ирсэн гэдгийг нээж шүү дээ. Та энэ дээр ялгууртай хандах нь зөв эсвэл одоо ижил тэгш хандах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ ер нь тэгэл ижил тэгш байх хэрэгтэй шүү дээ. Ямарваа нэг юм ялгуурлахыг угаасаа Монгол улсын хууль тогтоомж үндсэн хуулиараа ер нь хоригдсон байгаа шүү дээ. Бүх зүйл дээр ижилхэн эрх тэгшил байх хэрэгтэй гэдэг байр суурьтай л байна. За баярлалаа. Электрон тамхины хориглолын эсвэл өндөр тогтоё гэдэг юм асуудал ярьж байгаа шүү дээ. Таны хувьд ямар байр суурьтай байна? Яг гоо цэглэгаан тамхиг бол заавалч зохицуулах хэрэгтэй л доо. Гэтэ одоо өргөн барьсан хуулийн төсөл дээр бол ажлын хэсэг мэдээж их хурлаар өргөн баригдахаар ажлын хэсэг байгуулах. Тэр ажлын хэсэг дээр бас нэлээдэн засваруудыг хийх шаардлагатай гэж хууль өргөн барьсан гишүүд бол ажлын хэсэг байгуулалтаар өөрчлөлтүүд хийх баг. Тэн дээр нэлээд өөрчлөлтүүд орох шаардлагатай гэж харж байгаа. Нөгөө өнгөнд амт ялгаж байгаа асуудлыг уламжлалт янжуур тамхи болон цэглэгаан тамхин дээр ялгууртай байдлаар хандахгүй яа гэдэг зарчмын байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл одоо өргөн барьсан хуулийн төсөл дээр бол зөвхөн цэглэгаан тамхин дээр хязгаарлалчаад янжуур тамхин дээр хязгаарлаагүй байгаа. Тэгэхээр энийг бол нэг бол хоёулын дээр нь хязгаарлаа, нэг бол хоёулын дээр нь ижилхэн нээлттэй байлгах гэсэн зарчим байх. Тий. Дотрын асуудал байгаа шүү дээ. Цэглэгаан тамхи чинь нөгөө нэг одоо батарей гэдэг ч юм уу нэг бүр дээр нь дотор тавих болно шүү дээ. Утаа тамхин дээр болохоор Гэхдээ яг татврын асуудал дээр бас олон гишүүд санал гаргаад яг ижилхэн болсон. Өөрөөр хэлбэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын байгууллагуудыг гаргасан никотины хэмжээ болон тэр нэг орчныхын хэмжээгээр янжуур тамхи болон цэглэгаан тамхин дээр байдаг стандартын дагуу яг ижилхэн хэмжээгээр татвар тавигдчихж байгаа. Тэн дээр ялгаа байхгүй. Дахиад нэг тодруулаад хэлэхэд цэглэгаан тамхи болон халагч тамхины ялгааг бас зайлшгүй бас салгаж өгөх шаардлагатай болоод байна.